За манайхан би одоо турхаар шийдчихлээ. Миний хоолой гүнж биш ч гэсэн би дотроо ямар бяцхан гүнж байгааг та нар миний нэвтрлийн видеоноос харж болно. Ингээд надтай хамт миний бичлэгтэй хамт байгаарай. Баярлалаа. Сайн уу залуусаа? Сайн уу залуусаа? Шинэ оны минь. Үү. За тэр чих. Телеграмаас чад ээж юм да. Нэг 2 хоногийн дотор тэгээд турч чадна гэхдээ би өөр ихтэй. За өнөөдөр ямар влог хийх вэ гэхээр би та нарт одоо шинэ авсан хувцсуудаа харуулъя. За юу. Ийм палаж авлаа би. Манай захирал намайг нөгөө нэг офис хувцс өмс гээд тэгээд ийм палаж авлаа. Эндээ ийм дав материалтай үн чи амар муухай харагдаад штий. Миний үзэгчдэд би амар муухай. Тэгэхээр чи бүр муухай. Яг юм блэ. За тэгээд штий. Энэ заяа. Ийм палаж авлаа би. Ийм палаж. Тэгэд эндээ ийм бор юутай. Тэгээ эндээ ийм керматай палаж авлаа. Тэгээд хар тэрхүү авлаа. Офис хувцс өмсөхийн тулд хар тэрхүү хоёрыг авлаа, нэгийг өмсчихсөн. За тэгээд хоёр шиг левчиг авсаад ямар левчиг харуулт тань штэ. Тэгээд ийм юпг авлаа. Ийм хар. Ийм силки юпг авлаа. Энэ өмссөн гэхдээ өчтөр өмссөн. Тэгээд бас ийм цамц авлаа. Тэгээ одоо энэ цамц юпг палаж 3 ингээд хоршуулаад ингээд өөрийн цамцын өмсөн бол дээгүүрх цамцын ингээл солиол юпг өмсөн бол дээгүүрх цамцын солиол энэ гуравтаа ер нь одоо эргэлтчий гэж би ер нь бодож би бас нэг амар гоё масан танаас харуулах байж байгаарэ. Энийг хараа, энийг авсан. Quanchana. Энэ ингээ уртцаа юу? Та нар миний энийг ингээ уртаар нь харахыг хүсвэл та нар миний инстаграмаас орж хараарай. За би тэгж жаад маргааш хөөхөн хувцлаад нөрөө будчаад стори хийнэ. Пост ч юм хийж тийм үү? Энэ би ч юм аим мөгтөө юм болохоор ч. Одоо ингээ бит хоёрын цуглуулдаг энэ ингээд бүгд зооснууд заа юу? Энэ дотор ингээ бүгд зооснууд байгаа би танад харуулах уу? Бүгд энэ цугларснаас ихсэн заа юу? Тэнгүүтээ одоо эн чин төмөр зоос болохоор амар хүндээ. Энэ хараа. Энийг харин банкор солиулж чадахгүй бит хоёр нэг 100 гаруй мянга байгаа болов гэж бодоод байгаа. Энэ ингээд дандаа 100-ын зооснууд. 100-ын зооснууд чи ингээд удахаар энэ юу 10-ын зоос явж байгаа юм Эрдэнэ хоёр гоё. Энэ хараа. Тэгээ энэ ингээд доошлохороо жоохон ингээд суучт юм билээ. Тэрнээс анх ялгаж яхад эн чинь бүр яг ийм дүүрэн байсан. Тэгээд энэ 100-ын зооснууд энэ болохоор энд нөгөө нэг багтаагүй үлдсэн 100-ын зооснууд нь байна. Энэ ингээ бүгд миний хэрэгжилсэн гоо сайхны тэр ашигтай бактерийн сав. За энэ дотор болохоор 500-ын зооснууд байгаа. 500-ын зооснууд ингээ дүүрэн 500-ын зооснуудаа ингээд энэ дотор яаж хийсэн бэ гэхээр нэг талд нь ингэж өрж жагаад энэ талд нь ингэж 2-3-ыг босоогоор нь хийгээд энэ талд ингэж өрснөө ийшлүүлээд ингэж бүгдийн сайхан чихэж хийсэн байгаа. Уул нь энийг ингээд энэ дээр нь бол бичсээс ахгүй ингээд 500 вон тэдийн ширхэг гэдэг чи энэ дээр байхгүй байна. За тэгээд энэ болохоро энэ нөгөө нэг 50 10 100-ын зооснууд байна. Биш ээ 50 10 энэ ИБА солихгүй гэсэн энэ зооснуудыг энэ зооснууд нөгөө дандаа хуучны зооснуудтай хамт 10-ын зоос хийсэн байгаа болохоор ИБА энийг хадгална гэсэн. Энд болохоор энэ болохоор зүгээр дандаа 50-ын ганцаараа байгаа. Энэ солих 50-ын зооснууд байна. За тэгээд ийм байна да. Бит хоёр майр мөнгөгүй болохоор солигээд болон сая нэг хэсэг майр мөнгөгүй басаахгүй. Тэгсэн чинь яг тэр үедээ солих цаа ерөөсөө гараагүй. Майр мөнгө болчихож хүн чинь майр их ажил хийх гард юм биш үү дээ. За тэгээд өнөөдөр бас би юу хийх вэ гэхээр заяа. Тэгэхээр шүү дээ. Та нарт одоо нэг юм би өнөөдрөөс эхлээд нөгөө нэг 2 хоногийн өмнөөс эхлээд турж байгаа гэсэн штэ. Тэгээд турж байгаа болохоор одоо хоолтонд анхаарад тэгээ дээрэс нь дандаа гэрт гадуур хоол хийж идэхгүй дандаа гэртээ хоол хийж идэх гэж байгаа байхгүй юу. Тийм болохоор гэртээ өнөөдөр ногоо авсан 50 мянган төгрөгөөр ногоо тэгээ талах малах авсан. Талахыг бол ибал идсэн ч болно л доо. Ибад яг өгж болж юм. Тэгэд
ногоонуудаа хөлдөөн заяа. Тэгэд гол тэнэгцсэн юм нь гэвэл би ногоонуудаа хөлдөөх юм ингээд би гэдэг нөгөө нэг эндээ юм юутай цавуутай юу гэдэг лээ те нэг юм наалдмархаатай гişнэс наалдагчтай уут авъя гэж бодож чи мартсан байсан. Тэгэд одоо энд байгаа хідэн гэртээгаа уутнуудаараа л болгоё гэж юу нь бол бодож байна. Гэтэ яг болчих хэлгүй те. Заавал тэгэл юм их нэг ганц юм хийх гэж заавал бүх хэмиг амир гоё хийх аль байхгүй шүү дээ. Яг өөртөөхөө боломжит нөхцлөөр л хий да тий. Гэтэ би танаас турсан ширхэхгүй юу? Кинчана. Нөрөвддөг. За тэгээд ногоо гिचингээ бүгдээрээ сонь сайхан бас ярина. За би одоо ингэ зарим ногоонуудаа ингээд энийг бүр ингээд угаасгахаар би бүр арчилсан заяа. Тэгэд энэ баг 2 цагийн өмнө ногоо ахгүй. За тэгээ эднэрийг манайх уутнууд ингээ амар бага байхгүй. Тийм болохоор нөгөө нэг авсан энэ тавг штэ энэ зөөж гараа. Энэ тавган дээр нь ингээд тавиад хөлдөө гэж утсан. Яг тэгэхээр манай тим их уут байхгүй. Тэгэд будаа энэ өнөөдөр ингээд ибад хоол хийж өгөө ингээд будаа үлдсэн байгаа байхгүй. Тэгээ энэ будаагаа ингээд маргааш би чи өдөр идэхгүй өглөө идэхгүй ибаас өглөө явахтаа идэхгүй. Тийм болохоор энэ будаагаас хөлдөөч гэж утсан. Ингээд ер нь бол хөлдөж хэрэгжүүл амар зүгээр юм байна. Тэгээд манай хөрөгчөнд хэрэглэхгүй байж байгаа муудаад байгаа байхгүй. Тэгээд одооноос эхлээд яг ингээд өөртөө зориулаад хийж эхлэж байгаа болохоор та нартаа эхлээд эднэрийн бүгдийг юу яачаад хэрчээд ингэж бэлтжээд та нартай. За би бүр энэ хараа цаг чүрээгүй заяа. Миний гараг юм болчихсон. Миний цуссаа. За ингэж хэрцэн. Энэ нөгөө уутнууд байхгүй болохоор ингээд энийг мах шиг харагдаж байгаа. Тэгтээ хүрэн манжаа. Тэгээд энэ хоёр чинжүү. Тэгээд луувангаа ийм хоёр төрлөөр гიშцэн. Шүлтөө олны хуурганых гээд мөөгөө бол зүгээр ингээ хэрчсэн. Бор мөөгөө. Энэ бол ингээд юуцай байна. Энэ хулуу байна. Хулуу байна. Энэ брокколи байна. Энэ юм нарийн цагаан мөөг за. Бүр хийх юмгүй болоод энэ юугаар ингээд хийцэн. Энэ дотор болохоор цоо байцаа тэгээд энэ саримсны иш байгаа. Энэ дотор болохоор дангаар нь бууцаа хийцэн. Бууцаа маань их байсан байхгүй юу? Тэг ингээд сайхан угаагаад хийчлээ. Энэ дотор яана. Энэ дотор ингээд сонгино хийцэн бүр уут олдохгүй. Тэгээд энэ мэдээж өгөрцөө. Ингээд нөгөө будаагаа ингээд хийцэн энэ хоёрт. За тэгээ одоо энүүгээр ямар хоол хийх юм мэдгүй. Гэхдээ ямар тач ямар нэг хоол хийхд бол ингээд муудахгүй хэд ногоотой боллоо. Одоо өнөөдөр надтай байсан баярлаа. Тэгэд маргаашнаас эхлээд за одоо энэ амлалтыг зөвхөн маргаашнаас бичлэг оруулангууд л хийн. Тэгээд өнөөдөр хамгийн том сюрприз бол би ингээд Аюугийн K-pop дэглэм барих гэж байгаа. K-pop одын дэглэм барих гэж байгаа. Тэгээд энийг ингээд бэлтгэсэн байна. Тэгээд дэлгэрэнгүй бичлэгээр маргааш уулзцгаая. Маргааш влогтойгоо орхон байгаарай. Мэдээж лайк, subscribe